Дэлхийн мөнгөний 7 хоног 2026 мөнгө ухаалгаар өдрөдийн урандор эхэлж байна. 2012 оноос бий болсон тус саянд дэлхийн 170 гаруй улс нэгдснээс манай улс 2013 оноос нэгдэж хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Санхүүгээ зөв удирдах нь улсын эдийн засгийн доктортой өсөлт хөгжилд бодит хувь нэмэртэй. Эргэн баян бол улс баян гэх үгийн утгач үүнд оршдог байна. Ханид нэм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүний талаар цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгджээ. Шалгаж үзэхэд нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 3 дахь жагсаалтад багтсан сэтгэгзэд нөлөөт бодис агуулгадж байгаа нь тогтогдсон байна. Уг бодис нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй хэдийч донтуулах эрсдэлтэй олон улсад хатуу хяналтаар хэрэгэлдэг юм bijээ. Америкийн нэгдсэн улсын B1, B2 ангиллын виз мэдүүлэхэд барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдж байсныг 50 болгож нэмэгдүүлснээр манай улс багтаах болсон. Үүнтэй холбогдуулан гадаад хэргийн яам, Америкийн нэгдсэн улсаас манай улсад суугаа элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермилийн тэргүүтэй дипломатуудыг дуудан уулзаж 3 дахь хөршин харилцаатайгаа сануулсан уг шийдвэрийг эргэн харах, жагсаалтаас Монгол улсыг гаргахад хамтран ажиллахыг хүсжээ. Монгол зөвлөлтийн сансрын нислэгийн 45 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойтой холбоотой шинжлэх ухааны академиас 2026 оны сансрын хамтын ажиллагаа олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү чухал үйл ажиллагаанд оролцохоор олон улсын сансрын нисгэгчид манай улсад альчиж байна. Казак түмний хаврын буюу Наврузын баяртай холбоотой тулан булаалтах дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Казахстаны өмнөд хэсгийн эртний түүхт Туркестан хотод болж байна. Тэмцээнд 100 орчим тамирчин оролцож байгаагаас манай улсаас 9 тамирчнаас бүрдсэн шигшээ баг оролцож байна. Бюродод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнгүй үзүүлэх галт тэрэг аялна. Үүгээр нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө авах, хэв авиан болон зүрхний бичлэг хийлгэх шинжилгээ өгөх боломжтой. Гиген Пантелеймон эмнэлгийн галт тэрэг 23-наас Тата Уурова, Сэлэнга, Мисовая, Танхой гэсэн 4 буудалд зогсож үйлчлэх юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.